бас өөрөө би чинь нөгөө нээлттэй төрлийн тийм характертай байхгүй. Тэгэхээр маш их сургуулиудад суудаг байсан. Маш олон бас олон найз нөхдөдтэй ер нь салбарт таньдаг нөхдүүд байна. Гэхдээ эргэн тойронд маань ямар нэгэн байдлаар ингээд тогтмошоод ах шиг санагдсан надад. Тэгснээр дэлхийн ертөнц болохоор ингээд өдөр өдрөөр өөрчлөгдөл. За ялангуяа одоо юу гэдэг AI-тай холбоотой ч юм уу мэдэхгүй те. Дэлхийн ертөнц асар хурдтай ингээд өөрчлөгдөж байна л да. Тэгэхээр би яа гэж өөрөө бодсон гэхээр би ямар нэгэн хурдтай ингээд тогтворцсон биш зүйл дотор орох сонирхол исэн надад. Тэгжээж нөгөө өөрөө минь удирдах байгаа компанийн хувьд ч гэсэн те шинэлэг зүйл орж ирэх ийм тогтмогдохгүй байх. Ямар нэгэн шинэ зүйлүүдээс суралцах те ингээд басан хурд үзүүлэх. Ер нь бизнест ер нь бол хурд аягүй чухал байдаг гэж би боддог. Нэгт хурд аягүй чухал юм байна. Хоёрт аягүй мэдээлэл аягүй чухал юм байна гэдэг. Хаана юу болж байгаа, юу өөрчлөгдөж байгаа. Бид нар чинь нөгөө нэг одоо л өөрийнхөө бизнестэй холбоотой хөрөнгө оруулалтын асуудлуудыг дандаа л ингээд захирлуу шийддэг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр энэ худалдаж авах гэж байгаа, өнөөдөр хийх гэж байгаа энэ зүйл чинь хэр зэрэг насжилттай, тий? Хэр зэрэг өрсөлдөх чадвартай. Хажуу талд өрсөлдөгч нар буюу эргэн тойронд л тий? Тэгээд юмуд хийгдэж байгаа шүү дээ. Бид нар мартаж болохгүй байхгүй. Тэгээд би чинь нөгөө худалдааны бизнесийг хэдхэн жилийн өмнө одоо Бинаяыг сонирхож байгаа хүмүүст хэлэх ёстой зүйл бол энэ байхгүй. Хэдхэн жилийн өмнө бид хажуу талынхаа дэлгүүрийг л миний өрсөлдөгч гэж боддогсан байхгүй. Тэ? Энэ хүн одоо юу хийж гэн? Би энэ хүнээс юугаараа одоо миний бизнес илүү байх юм гэж тооцоолж бизнесийг удирдах төлөвлөж болохоор байсан байхгүй. Гэтэл хэдхэн жилийн ковидын дараагаар болохоор цахим систем дээр монголчууд өөрсдөө юм зардаг болсон тий. Тэгвэл Улаанбаатарын бизнесмен ч хөдөө орон нутг руу худалдаа борлуулалт их болцоотой болсон байхгүй. Тэгэхээр нөгөө ямар төвхтэй юм бэ? Одоо Улаанбаатарын ингэдэг болчихлоо шүү дээ гэж бодсон юм өөрөө. Тэгтэл дараа нь ерөөсөө сүүлийн 1-2 жилийн хугацаанд бол Табо, Тему, Пиндо Пиндода тий. Гээд бүр одоо ингээд Солонгосын нөгөө цахим системээс ч гэсэн манай залуучууд Америкаас ч гэсэн юм ингээд авчираад өөрөх юм хэрэглэж чаддаг болчихлоо шүү дээ тий. Тэгэхээр энэний эсрэгээр ингээд харах юм бол магадгүй худалдааны тэдэнтэй өрсөлдөх хэрэгтэй болж байна гэсэн үгтэй. Яг тэгэхээр тэд манай хэрэглэгчдэд үйлчлж чаддаг болж шүү дээ. Өнөөдөр бол өргөн хэрэглээний бараагаар биш ч гэлээсэн гутал хувцаар нь маргааш магадгүй тий тэд нар системээ маш сайн хөгжүүлээд богино хугацаатай бүтээгдэхүүн хүнсний бүтээгдэхүүн ч бүрддэг болоод яах юм. Мэдэхгүй шүү дээ тий. Бид нэр таамаглаж чадахгүй шүү дээ. Ягаад тэгэхээр тэд нар маш урттайгаар явж байгаа. Цахим систем тийм хурдан. Би ингээд Солонгос улсад байж хахад чинь ерөөсөө өглөөний цайнд орж амжихгүй нөгөө цаг хэмнэх гээд шөнийн голдуу нислэгээр яваад өглөөний голдуу цагуудаар бид нар нөгөө захиалгуудаа ингээд бацдаггүй өчигдөр үйцэн өнөөдөр юу амжуулах ингээд тэг ингээд сууж хахад өглөөний цайнд орж чадахгүй хахад тэд нар захиалаад ерөөсөө нэг аягтай копич хийсэн хүргэлтээр хийж шүү дээ. Тэ тэгэхээр энд чинь ямар гоё хэмнэлттэй тэ хүнд ээлтэй хүн ямар ч ажилттай байсан гэсэн цайгаа уучиж чадах юм байна, хүссэн хоолоо идчих чадах юм байна, хүсэх юм бол хэрэгцээтэй байгаа юм авчиж чадах юм байна, тий. Тэгэхээр энийг ингэж бүтээж чадчих байна гэдэг чинь хүний бас аюул олон дагаар асуудлыг шийдсэн байгаа зү. Магадгүй тэр үйлчлэг авч байгаа хүмүүсэд эрүүл мэндийг хүртэл хамгаалж чадж байгаа байхгүй. Өглөөнийхөө цаг уучиж амжин, өдрийн хоолоо идчих амжин, тий. Бүр нарийн ярих юм бол юугаач зохицуулж болохоор байгаа байхгүй цахим систем. Тэгэхээр бид нар одоо ингээд бизнес хийж байгаа хүмүүс бол энэ дэлхий дээр чи юу ингэж хуурч хурж гэж байгаа юм мэддэг байх нь амар шаардлагатай юм л. Тэгэхээр Бинаяын ингээд нөгөө мега визитер дэйвд те чуулганууд эдгээрүүдэд ингэж оролцож явж байгаа явцдаа би юуг ингээд ажигласан гэсэн хөх бизнес хийх чинь аюу хэлбэр болоод байгаа юм биш үү гэж те бүр илүү хэлбэр болсон юм биш үү магадгүй бид нар харин хуучин машинтайгаа те одоо юу гэдэг хуучин арга барилтайгаа тэгээд нөгөө хуучин аргаараа л өдөр болгон 15 цаг ажиллаад хаад яагаад миний бизнес сайжрахгүй байгаа юм бэ гэвэл арга барил өөрчлөгдсөн. Бизнес их арга барил өөрчлөгдсөн. Юм байна штэ гэдгийг бид нэг ойлгох хэрэгтэй. Болчихсон юм байна гэж би бодсон байхгүй. Тэгэхээр миний Бинайд байхдаа ингээд үргэлж баярлдаг. Бинайд хүмүүс ингээд ороосоо Бинайын салбарууд аяг олон болоосоо гэж бодоод байдаг нэг зүйл нь бизнес их арга барил өөрчлөгдөж байна. Дундын системүүд бүтдэг болсон байна. Тэ? Тэр ерөөсөө бидний яриад байгаа табоч гэдэг юм систем ганцхан хүнийх юм уу? Магадгүй тэр системийг маш олоолаа бүтээгээд шүү дээ хүмүүс. Тэ? Тэгээд дахиад хэрэглэгч нь бас тэрийг бүтээгээд хөгжүүлээд ингээд хамтарч хөгжөөд явж байгаа шүү дээ, тэ? Тэгээд бүгд хож вин систем болчиход байгаа байхгүй.